Өглөөний мэнд төргийн үзэгчдийн их өглөө ярилцлагын нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. За өнөөдрийн дугаарт цэргийн төв эмнэлгийн хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн ахлах эмч дэд хурандаа Баяр бат хүрэлцэн ирсэн байна. Өглөөний мэнд төргий. За өглөөний мэнд та бүхэн. Тэгэхээр цэргийн төв эмнэлэг болоод одоо хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн үйл ажиллагааны талаар ерөнхийдөө мэдээлэлээс өгвөл үзэгчтэй. Тийм. За манай цэргийн төв эмнэлэг бол 1921 онд үүсгэн байгуулагдсан. За өдгөө үүсгэн байгуулагдаад 105 жилийнхаа нүрийг үзэж байгаа ийм Монгол улсын эрүүл мэндийн салбарын ууган эмнэлэг. Тэгээ энэ утгаараа бид бүгд бас энэ эмнэлгээрээ бахархаж явдаг. За энэ дотор манай цэргийн төв эмнэлгийн харьяа хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв бол 1995 онд 2 сайд, эрүүл мэндийн сайд бол Матлан амгалгын сайдын тушаалаар анх үүсгэн байгуулагдсан ийм эмнэлэг байгаа. Тэгээд одоо энэ жил бол 31 жилдээ үйл ажиллагаа явуулж 21 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Нодлон манай түүхт ойн баяр болж өндөрсөн байгаа. Ихэвчлэн хүмүүсийн дунд нийтлэг бол одоо нэг хоолны хордлого гэдэг юм бол айгүй амархан хооллын хордлого авчиад идэх ч юм уу. Ер нь бол арай ойрхон байдаг л та бид нарт. За ер нь бол одоо тэр хордлого авна гэдэг нь яг ямар учиртай зүйл гэдэг. Тий. За манай хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв бол үндэсний хэмжээнд эмийн бодлон, химийн бодисын хурц хордлогын одоо эмчилгээ үйлчилгээ, тусламж үйлчилгээ лавлаашдны одоо ийм төв гэдэг одоо ийм статусаар явдаг. Тэгэхээр манай төв дээр болохоор ерөнхийдөө эмийн болон химийн бодисын хордлогууд ирдэг. За мөн одоо цөөн тохиолдлоос хоолны хордлогын тохиолдлууд, ирэх тохиолдлууд байдаг. За ер нь бол хордлого гэдэг бол их том ойлголт. Тэг хүний биеийн одоо зөвхөн гадны нөлөөгөөр биш ч гэсэн дотоод одоо янз бүрийн халдварын улмаас тийм ээ үсэх хордлогыг хүртэл одоо хордлогын шинж тэмдэг гэж бид нар авч үздэг учраас энэ бол их өргөн ойлголт. Тэгэхээр бас хоолны хордлогын тохиолдлууд бас сүмүү тохиолддог. Бас эндээ санал нийлж байна. Одоо манай эмнэлгийн хувьд бол ерөнхийдөө угаарын ихийн хордлого, за мөн эмийн бодисын цочмог хордлого, тэгээд химийн бодисын хордлогууд гэдэг одоо ер нь бол улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Тийм тэглэр тусламж үйлчлэгийг явуулж байна гэж ойлгож байна. Тэгэхээр угаарын ихийн хордлого ер нь хэр их байдаг вэ? Тий. За ер нь бол ялангуяа одоо ер нь гал түлж байгаа процесс болгоод одоо тодорхой хэмжээгээр одоо утаа буюу хий ялгарч идэг. Энэ нь бол хүний бие организмд бол тодорхой хэмжээгээр бол нөлөөлөд явдаг. За ялангуяа манай одоо зөвхөн Улаанбаатар хотын жишээгээр дуртахад бол одоо галлагааны үйлрэл, ил галлагааны үйлрэл болдог шүү дээ. Энэ үед бол манайх хэмжээгээр одоо шахмал түлш болон бусад одоо шатах бүтээгдэхүүнийг төлдөг. За энэний улмаас бол их хэмжээний одоо утаа гардаг. За энэний улмаас бол хүмүүст олноороо хордох, тий гэр бүлэрээ хордох юм тохиолдлууд гарч эмнэлгийн тусламж үйлчилгээ авах тохиолдлууд бол их гардаг. За тэгээд ер нь бол сүүлийн жилүүдэд бол энэ шахмал түлштэй холбоотой за мөн одоо хүмүүсийн өөрсдийн амьдралын дадал хэм маягаас шалтгаалсан одоо бас хордолтууд бол нэлээд гарч манай дээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тийм авдаг баг. Ерөнхийдөө одоо жилд ирэх тусам нэмэгдэж байгаа юу, эсвэл хасагдж байгаа юу? Жилдээ одоо тэдгсэн судалгаа байдгүй. Тэг яг манай төв дээр одоо ер нь бол сүүлийн 5 жилийн судалгаагаар бол угаарын хордлого бол бас өндөр түвшинд байгаа. Тэгэхдээ сүүлийн 1 жил бол арай бас бидний харж байгаагаар бол арай бага хэмжээнд буурсан. За манад бол ер нь бол нэг цочмог хордлогоор 1500 тохиолдол ирдэг юм байна. За энэний бол бас нэг 50-аас 60% нь бол угаарын ихийн хордлого гэсэн онцтой. За ялангуяа энэ одоо галлагааны эд улирлууд буюу 9 дугаар сараас 5 дугаар сарын хооронд бол энэ тохиолдлууд маань одоо бараг 80-90% тохиолддог. Тэгээ бусад үед бол харьцангуй бага хэвийн түвшинд байдаг гэж ойлгож байна. Тэгэхээр мэдээж одоо хордохгүй тулд угаарын ихийн хордохгүй тулд нөгөө галгаагаал маш зөв дарааллаар зөв хийх хэрэгтэй байх л та. Тий. За энэ дээр бол бас нэмж хэлэхэд нөгөө зориултын 100-нд тий зориултын нөхцөлд тэгээд бас тодорхой стандартын дагуу галлаж хөвшөөл бас энэ угаарын ихийн хордлогоос
сэргийлэх боломжтой. Энэ дээр нэмэгдээд бол угаарын хий мэдрэгчүүд бол айл болгонд байгаа. Энийхээ бас бүрэн бүтэн байдлыг одоо хянаж ажиллагаатай байгаа хэсгийг нь байнгын шалгаж явах хэрэгтэй. Ингэвэл та бүхэн одоо өөрийгөө болон тэ гэр бүлийнхаа гишүүдийн эрүүл мэнд амь насыг хамгаалах юм айгүй том үйл ажиллагаа болж байгаа гэдгийг ойлгоорой гэж хүсэж. Мөн бас одоо онцгой байдлын гал сүнөөгч нар бас угаарын хий хордлогонд өртөх магадлал өндөр байдаг. Тийм тэгэлгүй яг уу одоо ингээд Монгол улсад чинь зөндөө олон газар одоо галт төмрийн аюул гарч байна. Ойд хээрийн төмрүүд байна. За дээр нь одоо орон байр те ахын үйлдвэрийн одоо том төмрүүд үе гардаг штэ те. Энэ дээр болоод одоо манай онцгой байдлын албаагчд бол ажилладаг. Мэдээж тэд нар бол бас тодорхой хэмжээний хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглийг хэрэгэлдэг боловч бас ямар нэгэн байдлаар бас хордох те угаарын хийнд хордох юм тохиолдлууд илэрдэг. Саяхан бас нэг энэ төмөртэй холбоотой бас нэг албаагч нар ирснийг бас та хүмүүс дүүлжир мэдж байгаа. Тэгээ энэ дээр бас манайх тусламж үйлчлэгийг үзүүлж ажилласан. Ер нь бол одоо мэдээж хордлогын төвшин ингээд байх л да. Ер нь одоо магадгүй яг төвшнгөөр нь авч үзвэл ер нь угаарын хий хордлогыг тайлахад хэцүү байдаг бай. Тэгээ ер нь бол угаарын хий хордлого буюу одоо бид нар угаарын хий хордлого гэж нэрлэдэг дээ. Энэ бол нүүрс төрөгчийн дан эслийн зочим хордлого. За энэ шинжлэхдэггүй байж байгаа 2025 онд одоо эрүүл мэндийн сайдын тушаалаар одоо манай эмнэлзэн хордлого судлалын салбарт зөвлөлийн одоо санаачлагаар одоо энэ эмнэлзэн угаарын хий хордлого буюу нүүрс төрөгчийн дан эслийн зочим хордлогын эмнэлзэн зааврыг шинжилэн боловсруулсан. Одоо энэ бол өнгөрсөн оноос хойш Монгол улс даяар бол мөрдөгдөн ажиллаж байгаа гэж бид нар ойлгож байна. За тэгэхээр ерөнхийдөө угаарын хий хордлогын үндсэн эмчилгээ бол хүчил төрөгч эмчилгээ байдаг. За дараа бусад одоо биеийн шинж тэмдгийн эмчилгээнүүд байдаг. Тэгэхээр хүчил төрөгчийн эмчилгээг бол цаг яаралтай авч эрүүл мэндийн байгууллагад хандсанаар одоо энэ угаарын хий хордлогыг бүрэн тайлж одоо амь нас эрүүл мэндийг аврах бүрэн боломжтой. Тэгэхээр ерөнхийдөө хувь хүн болон эрүүл мэндийн байгууллагуудын одоо хамтын ажиллагаа энэ төр маш их чухал байдаг гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. За тэгэхээр цаашлаад хоёулаас химийн бодисын хордлогын талаар ярих мэдээж мэрэгжлээс шалтгаалх байх. Тий. За ер нь бол химийн бодисын хордлого бол олон янз байгаа. За мэрэгжлээс шалтгаалх өвчний ойлголт бол тусдаа ойлголт. Бидэрт бол хамгийн гол нь ахуйн хүрээнд буюу одоо янз бүрийн ажлын байран дээр ч гэдэг юм уу өөрийн санамсар болгоомжгүй эсвэл санаатаагаар үлдэгдсэн юм химийн бодисын хордлогод ордог. За энэ дээр нь бол одоо жишээлбэл санаатаагаар санамсүүгээр үлдэгддэг тохиолдлууд бараг 80-аад орчим хувь нь эзэлдэг. Тэгэхээр хүмүүс ер нь өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжилж байгаа химийн бодисон дээр анхаарал болгоомжтой хандаач. Одоо ялангуяа одоо энэ тосол тий антифриз гэх мэтлэн одоо энэ төрлийн одоо машины шатах тослох материалыг одоо ийм зориултын биш савнд хадгалдаг. За энийг ундаа буюу бусад төрлийн одоо зүйлтэй андуурч, шингэн зүйлтэй андуурч хэрэглээд за ингээд хорцсон тохиолдлууд бол маш их хэмжээгээр ирдэг. Тэгэхээр энэ дээрээ одоо бас хаяг шошгожуулах тийм ээ. Тэгээд одоо өөрийгөө болон бас хамт олон гэр бүлээ хамгаалахын тал дээр бас тийм санаачлагтай ажиллаач, сонор сэрэмжтэй байгаач гэж бас зөвлөхөөр байна. За өөр одоо химийн бодис гэвэл за тэгээд одоо яг бензиний ордлогууд гэдээ бас ирдэг янз бүрийн нөгөө газрын тусын бүтээгдэхүүний бол газанд хортцсон тий. Одоо газ бол ялтч одоо ингээл үйлдвэрийн нөхцлүүд ахуй нөхцөлд ч хэрэглэгддэг шүү дээ. Тийм ордлогууд бол бас ирдэг байгаа. Ер нь тэгээд за тэгээд дараагийн тохиолдолд бол нөгөө амиа орлох сэтлэр гэх юм уу тий. Одоо ингээд ууж хэрэглэх юм тохиолдлууд байдаг. Тэгэд энэ бүхэн дээр л одоо бас манай ард иргэд болно тий. Ингээд холбогдох байгууллагууд нь энэ дээр бас дөрвтэй тэгээ үр дүнтэй юм аргыг авч хэрэгжүүлэх боломжтой шүү гэдэг бас хэлсэн. За мөн бас одоо эмийн бодисын хордлогын талаар ярил. Тэгээ эмийн бодисын хордлогууд бас манай бас их зөнхлөх хордлогуудын тоонд ордог. За эмийн бодисын хордлогууд бол яг хуу бас дотор нэг хоёр хувааж болж байгаа. Энэ дээр болохоор нэг эмийн бодисын гаж нөлөө тэгээ хордлого гэдэг байгаа. За хүүхдийн практик дээр бол эмийн бодисыг самсаргүй байдлаар хэрэглээд угаад хэрэгжилжтэй. За том хүний хувьд болохоор тун хэтрүүлэн хэрэглэх. Тэгээд уусны дараа одоо харшлын урвал өгөх. Эмийн бодисоос харшлын урвал өгөх гэж бас ангилж болж байгаа. За тун хэтрүүлэн хэрэглэхдээ бол бас хоёр талын
юм харагдаад байгаа юм. За энэ дээр болохоор эмийн бодисыг одоо бас нөгөө сэтлэр тийм ээ. Бас нэг амиа орлогч гэдэг юм уу эсвэл бас нэг сэтгэл санааны таагүй байдлын улмаас олноор нь уух. Олон эмийг хольж уух тийм ээ. Аптектай байгаа эмээ уух. Албаар одоо худалдаж авч уух. Хэмжлэнгээр одоо бид нэр өөрийн бие одоо санаатаагаар ингэж гэмтэх хордуулах юм тохиолдлууд бол их гардаг. За энэ дээр бол мөн л ядлагаагүй манай цэргийн дөөмлөг болон хордлын ярдлаа тусламжийн үндэсний төв бол манай эмч мэрэгчлэтнүүд тийм дээр бас ингэж ажилладаг. За мөн бас юу таны дээр яг одоо архины хордлого гэж бол арай бас очихгүй байх. Одоо харт тамхины хордлого гэж бас байх байх. Тий, ерөнхийдөө архины хордлогыг бол манай одоо эрүүл мэндийн сайдын тушаалаараа одоо манай харьяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд буюу дүүргийн эмнэлгүүд, аймгийн эмнэлгүүд өөрсдөө аваад эмчилж байгаа. За 100 хэдэн тохиолдол бас манайд зорж ирээд те амь насанд нь тулгарсан бэрхшээлтэй зүйлийг бол бид нар шийдвэрлэж амь насыг аврах юм үйл ажиллагааг явуулдаг. За мэдээж таны хэлж байгаа бол зөв. Сүүлийн үед бол одоо нийгэмд хар тамхи болон те сэтгэл нөлөөт бодисын хэрэглээ бол их болсон. Энийг бол хаана бол бүгдөө мэдчихэж байгаа. Тэгвэл бол энийг бол бас л нөгөө сайдынхаа тушаалаар одоо манах гэхээсээ илүү манай одоо сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв донтол судлалын төв гэдээ байгаа тийм ээ. Тэгээ энэ маань хариуцаад ажиллаж байгаа шүү гэдгийг бас хэлэх гэсэн. За өөр одоо үзэгчдтэй сануулж хэлэхэд одоо таны эмнэлгийн зүгээс тий. За манай эмнэлгийн зүгээс болон одоо манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв бол нийгмийн эрүүлийн үндэсний төв хор судлалын хордлогын одоо яралтай удирдлагын төв гэж байдаг. За энэ нь бол бид нар хамтран ажилладаг. Тэгээ энэ дээр бол ерөнхийдөө одоо угааргийн хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх үү? Энэ дээр одоо ямар арга хэмжээ авах уу? Ард иргэд юун дээр анхаарах хэрэгтэй юм тийм ээ? Энэ болон химийн бодисын хордлогыг ямар төвшөнд байгаа юм? Энэ дээр одоо ямар арга хэмжээ авах вэ гэдгийг бол одоо манай хоёр төв хоорондоо бас ингээд харилцан ажиллагаатай байдаг. За тэгээд одоо сошиал орчин болон бусад одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэр эндээс урьдчилан сэргийлэх талаар бол ажлуудыг бол манай эмч мэрэгчлэтнүүд те нийгмийн эрүүл мэндийн төвийнхэн бол үндэсний төвийнхэн бол энэ дээр бас хамтарч ажилладаг гэдэг. Энэ дээр бас бид нар талархалтай байдаг. За одоо хүн ингээд санамсаргүй байдлаар ингээд хорцсноо мэдээд өөртөө нэг бас амд амжсан яриагаар дур мэдэж имжлэхийг тохиолдол бас байдаг байх. Энэ дээр бас тий яг манайхан ингээд жишээлбэл одоо ингээд янз бүрийн хордлого сүү уучих, тийм юм уучих гэдэг те. Энэ нь одоо бас ямар нэг хэмжээгээр тухайн бодисоосоо шалтгаалаад хүний биед бас улам сөрөг нөлөө үзүүлэх ч юм уу иймэрхүү арга хэмжээ байдаг. Тийм учраас та бүхэн ард иргэд маань юун дээр анхаарах уу гэхээр мэрэгжлийн байгууллага хандаач тий яралтай дөрвөн тусламж байгаа одоо бусад өрхийн эрүүл мэндийн нэгдлүүд байна, төвүүд байна тий. Энэ одоо олон эмч мэрэгчлэнүүд ажиллаж байгаа. Энэ болгондоо бас цаг алдалгүй хандснаар одоо тий энэ дараа нь гарах эрсдлүүдээс та өөрийгөө болон гэр бүлээ бас сэргийлэх боломжтой шүү. Тийм учраас эрүүл мэндийн байгууллагатайгаа тогтмол харилцаа холбоотой бай. Хэрвээ ямар нэгэн асуудал байвал тургуу хугацаанд тэд нартай бас мэдэгдэж байвал одоо бидний ажилд болно тий. Одоо тэр хүний өөрийнх нь эрүүл мэндэд бол маш их том хувь нэмрэл болчлаа юм л та. Бас нөгөө мэрэгчлүүд байдаг шүү дээ тийм ээ. Хүнд хортой нөхцөл гэд ярьдаг мэрэгчлүүд байдаг. Тийм тэгэлгүй яг одоо манай улсад чинь манай улс чинь уул уурхай орн тий. Уул уурхай орн учраас одоо мэдээж хүнд металлын хордлогууд за зочин биш маяхад архаг хордлогууд бас тохиолдох боломжтой байдаг. За дээр нь одоо манай үйлдвэрүүд те засварын газрууд ч гэдэг юм уу те. Одоо бүгд л одоо ер нь ихэнх үйлдвэрүүд л химийн бодистой харьцаж байгаа. Зүгээр жирийн айл өрхүүд хүртэл ингээд өдөр тутмынхаа хэрэглээнд цэвэрлэгээ ариутгалын бодис хэрэгэлдэг шүү дээ. Тэгээд энэ болгоноос ахуулаад бид нар ер нь цаг тутам өдөр тутамдаа химийн бодистой үргэлж харьцаж байдаг. Тийм учраас одоо үргэлжил сонор сэргийлжтэй яг л зориултын дагуу зориултын тунгийнхан дагуу хэрглэж хөвшөрөө гэдгийг л хэлэх байна да. Тийм. Таны хувьд одоо энэ эмнэлэгт тэр удаа ажиллаж байна. Ер нь мэрэгчлэр ажиллаж тэр удаа чинь. За миний би бол 2010 оноос хойш удаа 16 дахь жилдээ одоо зэвсэг түвшин буюу батлан амлах салбарт ажиллаж байна. Энэ мэрэгчлэрээ анагаахын
эрүүл мэндийн шилхууны их сургуулийг 2010 он төгссөн. Тэгээ энэс хойш одоо зэвсэг түвшиндээ ажил амьдралаа холбоод ингээд ажиллаж байна. За сүүлийн 12 жил би одоо яг хордлогын харалтай тусламжийн үндэсний төвд эмнэлзэн хордлого судлалын чиглэлээр одоо ингээд мэрэгшиж ингэж ажиллаж байгаа юм хүн байгаа. Одоо эмнэлгээс одоо хол тэгээд ингээд хорцноо мэдсэн тохиолдолд яах одоо анхны тусламж гэдэг юм уу тийм зөвлөмж өгч болдгоо. За яг энэ дээр би бол бас ойлгож байна. Магадгүй нөгөө Монгол улс чи өргөн удам газар нутгтай учраас эрүүл мэндийн үйлчилгээ тэр болгон бас очих боломжгүй энэ төр юмнууд байдаг шүү дээ тий. За энэ дээр хамгийн түрүүнд би юу зөвлөх вэ гэхээр одоо нүүрс зүрхчин майнслын хордлого юу дөрөв яриад угаарын хордлогын үед болохоор нөгөө хорцноо мэдих тариудаа бас цэвэр агаарт хүмүүсээ гаргах тий хорцсон хүмүүсээ гаргах за цэвэр агаар амьсгалуулах за одоо халуун бүлээн зүйл өгөх тий дор мэдэн одоо ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүн эсвэл эм бэлтгэл хэрэглэхгүй байхыг л зөвлөж байна. Тэгээд анхан шатны тусламжийг хүн болгон үзүүлдэг байх одоо хэрэгтэй энэ бол хүмүүсийн баг нөгөө журам дүүрэг шүү дээ тий. Тэгээ энийг бол амар сайн үзүүлдэг байх хэрэгтэй. Тэгээд дээр нь одоо бас л ямар нэгэн хэмжээгээр ингээд эрүүл мэндийн байгууллагын тусламжийг дуудаачаа тэр хоорондоо тий. Гэр энийг бас зөвлөж байна. Тэгээд дур мэдэн ямар нэгэн одоо эмчилгээг сургаар юм уу эсвэл одоо ямар нэгэн тийм хүмүүсийн хандлтаар авсан тийм орчноос битээ аваач гэдгийг л одоо зөвлөж байна да. За одоо 100 болол хүмүүс нөгөө нэг хөдөө гадаа явдаг. Тэгэхээр их хвчлэн бага насны хүмүүс магадгүй нөгөө нэг нарны хортлого гэдэг зүйлд өртдөг шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр бас яаж юу яах вэ? Хэрвээ нарны хортлого авсан болвол тий одоо дулааны хортлого гэж одоо бид нар нарших гэж ярьдаг шүү дээ тий. Энийг бол бас л хүмүүсийн зуны улиралд бол маш их тохиолддог зүйлүүдийн нэг. Тэгэхээр энэ дээр бол бид бүгд одоо та тухайн үедээ тий эмнэлгээс хол байх юм бол хамгийн түрүүнд сүүдэр газар аваачих тий. Тэгээ шингэн сайн уулгах, шингийн хэмжээгээр сайн бүлийн халуун бүлийн бүр хүүтэн биш тий шингэн сайн уулгах. Тэгээд одоо толгой дээр хүүтэнжийн тавих гэх мэтлэн наазахын арга хэмжээг аваад за тэгээд мэдээж бас хордлого энэ төр гүнзгий байх юм бол эмнэлгийн байгууллагад ойрхон одоо сумын ч гэдэг юм тий эмнэлгийн байгууллагад хандаарай гэж л тиймэрхүү зөвлөгөө өгье дөө. За тэгэхээр нэвтрүүлгийн цаг манаас дуусахт өгч танд бас яриаг үлдсэн сэдв байвал. За тэгээд баярлалаа. Энэ нэвтрүүлэгт урьж оролцуулж бас энэ хүмүүст бас тодорхой сайхан мэдээлэл олох боломж олгосон танаа телевизийн хамт олонд их баярлалаа. Тэгээд ард иргэд маань өөрсдийгөө олон гэр бүл хамт олон одоо найз нөхдөд бас энэ эм болон химийн бодисын хордлогоос үргэлж хамгаалж тэ маш их сэрэмжтэй байгаарэ гэдгийг уриалъя. Тэгээд та биендээ үүссэн хамгийн түрүүний зовёр шаналгаа одоо ямар нэгэн хэмжээгээр хортчлоо гэж үзэх юм бол эрүүл мэндийн байгууллага бол таны өмнө үргэлж 24 цаг үйл хадлан нээлттэй байгаа. Тэгэхээр цаг алдахгүй эрүүл мэндийн байгууллагатай хандаж өөрөө болон гэр бүлийнхаа бусад гишүүдийг одоо эрүүл мэндийг нь хамгаалаасай гэж хүсэж байна. Тэгээд баярлалаа. За нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Та бүхэн ажилд амжилт хүсье. За баярлалаа. За өдрийн хөвглийн ярилцлага нэвтрүүлгийн түрээд төгсөж байна. Нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгчдээ бүхэнд баярлалаа. Баяртай.